боловсрсон телевиз Jed School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний алсын зан сургалт. Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Наран Чимэг гэдэг Jed School of English сургуулийн англи хэлний багш байна. Яг одоо та бүхэнд анхан шатны авиацийн хичээлийг хүрэхэд бэлэн болоод байна. Энэ хичээл маань нийт 12 цуврал бөгөөд 12 цуврал хичээлээр үзэх хичээлүүдийг та бүхэн дараах хүснэгтээс харцгаана. Нэгдүгээр хичээл дээр бид plan гэсэн үгнүүдэд ордог a гэсэн их шиг авъя. Хоёрдугаар хичээл дээрээс met гэсэн үгэнд ордог гэсэн их шиг авъя. За 3 дугаар хичээл дээрээс voice буюу voiceless гэсэн дуутай дуугүй гээгүүлэгчд болох w гэсэн гээгүүлэгч аваад үзэх бол 4 дугаар хичээл дээр v гэсэн уруулсан гээгүүлэгч аваад үзнэ. За 5 дугаар хичээлээс бид z гэсэн гээгүүлэгч аваад үзэж 6 дугаар хичээлээс k sh j ч гэсэн 5 гээгүүлэгч аваад харьцуулан үзнэ. 7 дугаар хичээлээс гэсэн англи хэлний гээгүүлэгч аваад үзэн. За 8 дугаар хичээл дээрээс the гэсэн гээгүүлэгч аваад үзэж 9 дугаар хичээл дээрээс өргөлтгүй ийн балархай их шиг болох гэсэн гээгүүлэгч аваад үзэж 10 дугаар хичээл дээр sun June 11 дугаар хичээлээс бид нар хамрын гээгүүлэгч болох гэсэн 3 гээгүүлэгч авыг харьцуулж харин 12 дугаар хичээл дээрээс үгийн өргөлтийг үзсгэх болно. За би анхан шат болохоор надад дуудлага чухал бишээ гэж та өөртөө хэлж магадгүй маа гэвч бид нар хэрвээ анхан шат буюу анхны суралцагчид дээш шат ахих тусам за дуудлага бол маш сайжирдаг байгаамаа. За дээш шатны манай оюутнууд бол ингээд дээд шатн тийм ээ үсний сан дүрм гэх мэтээрээ дээш шат боловч за дуудлагаараа ингэж бусдад ойлгогддгүй бас оюутнууд маш их байдаг. За эдгээр оюутнуудын хувьд бол ингээд үгээ мэдээд идэг, дүрмээ мэдээд идэг харин яг үгээ хэлэнгүүтээ нөгөө үгээ буруу дуудаад идэг. Өргөлтийн буруу дуудаад байдгаас болоод бусадтай ойлголцоод маш их хүндрэл гарч байдаг. Бүгдээрээ өнөөдрийн хичээлээ эхэлцгээе. За та бүхэн англи хэлний цагаан талхайн үсгүүдийг бараг мэдэж байгаах. За бүгдээрээ мэддэг ч гэсэн хамтдаа багштайгаа хамтдаа англи хэлний цагаан талхайн үсгүүдээ нэг дуудаад үзье. A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z гэсэн 26 цагаан талхайн үсэг байдаг. За маш сайн байна. За эдгээр 26 үсгнээс A, E, I, O, U гэсэн 5 их шиг үсэг байдаг бөгөөд үлдсэн 21 үсэг маань бүгдээрээ гийгүүлэгч үсэг байдаг. Эдгээр 26 үсгнүүд маань үгэнд орохоор өөрийн нэрийн дагуу дуудагдах нь тун ховор байдаг. За үүнийг жишээгээр авах юм бол A гэсэн үсэг байгаа. За A гэсэн үсэг маань маш олон янзын дуудлагатай байдаг. За үүнийг жишээн дээрээс харъя. Эхний жишээ бол Apple гэсэн үгэн дээр а гэсэн аваа гаргаж байгаа бол дараагийн жишээ ape гэдэг үгэн дээр a гэсэн аваа гаргаж байна. Харин дараагийн жишээ болохоор all гэсэн аваан дээр o үсгийг гаргаж байгаа бол car гэдэг үгэн дээр a гэсэн ийм үгнүүд аваануудыг гаргаж байна. За та бүхний анзаарснаар өөр дуудлагатай байгааг харсан байх. Тийм учраас нэг тэмдэг үсэг маань орж байгаа үе болоод хөрш авианаас хамаарат за өөр олон янзаар юм дуудагдах магадлал маш олон байдаг. Үүнийг бид нар энэ хичээлээрээ дамжуулаад одоо үзэн за энэ ямар үсэг тийм ээ ямар үсэгтэй орохороо яаж дуудагддаг юм бэ гэдэг энэ дүрмүүдийг бид нар энэ авиацийн хичээлээрээ голчлон сурах болно.
Англи хэл 26 үсэгтэй ш дуулгаар нь хөөх юм бол бараг 40 гаруй авиа үсэг байдаг. За би яагаад ингэж 40 гаруй авиа үсэг байдаг гэж томтой тоо хэлэхгүй байна гэхээр та бүхний мэдэж байгаачлан Америкийн англи хэл, Британий англи хэл, Австрали, Канадын англи хэл гэх метод өөр дуудлагатай англи хэлүүд байдаг. Эдгээр англи хэлүүд маань ерөнхийдөө үгзүү хэлзэн хувьд бараг ижил боловч дуулахын хувьд бас нэгэн ялгаатай байдаг учраас за авиацийн нэгдсэн тоо гаргаж хэлэхэд бас жоон хүнд байдаг. Энэ хичээлээр бид нар харин голчлоод Британий англи хэлийг англи хэлний дуудлагыг баримтлах болно. За та бүхнээс тийм ээ өмнө ингээд сонсч байснаас арай өөрөөр бас дуудагдах юм бол бити гайхаарай. Та магадгүй Америкийн англи хэлийг сонсч байсан бол одоо харин энэгээр бид нар Британий англи хэлний дуудлагыг баримтлаад үзэх болно. Өнөөдрийн хичээлээр бид нар plane гэхэд ордог авиа, plan гэх үгэнд орж байгаа авиануудыг бүгдээрээ хамтдаа зөв уншиж сурья. Энэ хоёр авиа маань ямар үсгүүдээр тэмдэглэгддэг? За хэрхэн зөв унших вэ гэдгийг өнөөдрийн хичээлээр үзье. За хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ задгай ба битүү үе гэдгийг ухагтхууны хамтдаа сурцгаая. За задгай үе гэдэг маань болохоор ишгээр төгссөн үеийг хэлдэг байгаа. Битүү үе гэдэг маань гийгүүлэрчээ төгсөн үеийг битүү үе гэдгээ. За монгол дээр жишээ өгөхөд тэмээ гэдэг үг байна. Мэ гэдэг. Хоёр үетэй байгаа. Хоёулаа задгай үетэй байна. Яагаад гэхээр ишгээр төгсөж байна. Харин торгон гэдэг үгэнд орж байгаа. Торгон гэдэг үгэнд хоёр үе маань битүү үеуд байна. Яагаад гэхээр хоёулаа гийгүүлэгч үсгээр төгсөж байна. Англи хэл дээр жишээ өгөхөд за plane гэдэг үг байна. Plane гэдэг үг маань их шиг үсгээр дуусж байгаа учраас задгай үе. Plan гэдэг үг маань болохоор гийгүүлэгчээр төгсөж байгаа учраас битүү үе байна. За ингээд хэдүүлээ бүгдээрээ битүү үе тийм ээ задгай үеэ ялгаж сурсан болохоор одоо авиагаа үзэж эхэлье. За өнөөдрийн сурах эхний авиа маань болохоор гэсэн авиа байна. За тэгэхээр та бүхэн энэ дэлгэцэн дээр бас тийм ээ авиа зүүн тэмдэглэгийг энэ дэлгэцэн дээрээс хараад бас хэрэгтэй бол өөртөө бичээд аваарай. За тэгээ энэ авиа зүүн тэмдэглэгээс харахад энэ маань хос ишгээр дуудагдаж байгаамаа. За энэ хүү их шиг авиа ихэвчлэн задгай үед орсон цагаан толгойн гэсэн үсгээр тэмдэглэгдэж дуудагддаг байгаа. За жишээ өгнүүдийг хэдүүлээ энэ дэлгэцэн дээрээс харъя. Эхний жишээ бол mate. За задгай үе байна. За үсгээр тэмдэглэгдэж байна энэ аваа маань. Дараагийн жишээ бол came, wait, bay. За гэсэн эдгээр үсгүүдээр цагаантлахын үсгүүдээр тэмдэглэгдэж байгааг та бүхэн харж байгаа хаа. За энэ авийг хэлэхэд амны хэлбэр, хэлний байрлал ямар байгааг одоо энэ граф дэлгэцэн дээр гарч байгаа граф зургаас хэдүүлээ харцгаая. За энэ зурган дээр харуулж байгаа шиг тийм ээ бидний энэ хэлэхэд амаа нэлээн ангайж өгөөд баг зэрэг ангайж өгөөд за тэгээд хэлний маань үзүүр нэлээн тагнайн урт хэсэг рүүгээ товын өгч байгаагаар харж байгаа. За тэгээд бүгдээрээ хамт хэлж үзье. За маш сайн байна. За энэгээр хэлж байгаа маа. Тэгэхээр бүгдээрээ хэдүүлээ энэ авиагаа зөв хэлж байгаа эсхэ бас хэлнийхаа байршлаараас бид нөр өөрсдөө шалгаж болох юм аа. За бүгдээрээ энэ дээр гарч байгаа жишээнүүдийг хамтаа уншиж үзье. Эхний жишээ бол play. Дараагийн жишээ бол played. Plate. Gray. Grade. Great. Aim. Age. Eight. Маш сайн байна. За бүгдээрээ энэ дээрээс харж байгаа юм ээ. Ганцхан үсгээр тэмдэглэгдэхгүй бас бас үсгээр тэмдэглэгдээд энэ авиа маань илэрч байна. Харин одоо дараагийн сурах их шиг авианыхаа тэмдэглэгийг энэ дэлгэцэн дээрээс олж харъя. За энэ авиа маань болохоор гэсэн авиа үсэг байна. За тэгээд энэ авиа зүүн тэмдэглэгийг нь бас түрүүний шиг бичээд аваарай. Яагаад тэгэхээр бид нарт сүүлд нь шинэ үг сурж байхад толь бичиг дээрээс хэрэг болох учраас за энэ их шиг авиаг бас сураарай гэж та бүхэнд бас уриалж байна. Бүгдээрээ гэсэн авиаг орсон жишээ үгсийг хамтдаа дэлгэцэн дээрээс хараад хамт уншъя. Эхний жишээ бол mad.
sang, sang, pan, pan, hat, hat гэсэн эдгээр жишээнүүд байна. Та бүхэн бүгдээрээ харж байгаа үгийн дунд ороод бас битүү үед орсон байна. За энийг одоо бид нэр одоо hat гэдэг үгийг тийм ээ hate гэж уншихгүй байх нь. Тэгээд уншчих юм бол за өөр үг байна. Hat гэдэг маань малгай гэсэн үг. Тэгээд hate гэдэг түрүүний өмнөх хавьяагаар би үе задлаад уншчих юм бол үзэн ядах гэсэн юм шал өөр үг болчихж байна. Гэсэн энэ авиаг хэлэхэд амны хэлбэр буюу тэгээд амны хэлбэр за хэлний байршил ямархуу байгааг одоо дэлгэцэн дээрээс олж харцгаая. За энэ зурагнаас харахад тийм ээ бүгдээр энэ аман зургийг харахад яаж ийнө гэхээр мэдээж амаа бас нэлээд ангайж өгөөд гэж дуудагдаж байгаа. Гэхдээ түрүүний сурсан гэдэг авианаас нэг ялгаатай байгаа зүйл нь хэлний уг маань доошилж байгаа. Хэлний үзүүр уг маань дээшлэхгүй харин нэлээд доор байралтайгаар хэлэгдэж байгаагаараа арай өөр байна. Амны хэлбэр бол ерөнхийдөө адилхан харин хэлний байршил маань нэлээд өөр байгаагаараа түрүүний өмнөх авианаас ялгаатай байна. За та бүхэн миний түрүүний хэлснээр хажуу тухайгаа хүнээсээ ичилгүүгээр хайдуулаа хамтдаа дараах жишээнүүдийг уншицгаая. Эхний жишээ болохоор bank, bank, bag, bag, back, back, can, can, cash, cash, catch, catch, ham, ham. За эдгээр үгнүүд байна. Тэгэхээр хэдүүлээ одоо жишээ нь ham гэдэг үг байна тийм ээ. Ham гэдэг үг маань хям гэсэн утгатай. Харин энийг бид нэр хэмгээ хэлчих юм бол хүн ойлгохгүй байх нь. Тэгэхээр хэдүүлээ энийг гэсэн авиагаараа хэлэх нь маш чухал байна. Ham гэх мэтэр. За маш сайн байна. Одоо бүгдээрээ энэ авиагаа орсон жишээнүүдийг хамтдаа уншицгаая. За үгийн ихэн ба дунд орох байдлаар нь бүгдээрээ жишээнүүдийг уншицгаая. За үгийн ихэнд орж байгаа жишээнүүд байна. За эхний үг бол as. Энэ үгийг бид нэр is гэж уншихгүй байна. Маш олон оюутнууд бас энийг is гэж уншдаг. Гэтэл энэ маань as гэж уншигдах нь байна. За дараагийн үг бол at, an, and, aunt, after, apple. За алим гэдэг үг байна. Энэ үгийг бас бид нар сурч ирсэн үг. Гэхдээ энийг болохоор бид нэр apple гэж унших юм бол бас хүн ойлгоход маш хэцүү төвөгтэй болж ирэх нь. Энийг бид нар гэсэн авиагаар унших нь. Action дараагийн жишээ бол action. Answer. За бүгдээрээ ажиглаж байгаа юм дандаа үсгээр цагаан тухайн үсгээр тэмдэглэгдсэн. За гэсэн авиа байна. За үгийн дунд орсон жишээнүүд маань эндээс харагдаж байна. Бүгдээрээ хамтдаа уншицгаая. Эхний үг бол hat, had, bad, bat, sat, sad, can, ran. Маш сайн байна. За эдгээр үгнүүдийг ингэж унших нь. За бид нар одоо ran гэдэг үг байна тийм ээ. Ran гэдэг үг маань бол гүйсэн гэсэн юм өнгөрсөн цагийн утгатай. Хэнийг бид нар одоо би өчигдөр гүйсэн гэж хэлэхэд би I ran yesterday гэж хэлнэ. Харин энийг бид нар одоо I ran yesterday гэх юм бол бас хүн ойлгохгүй байх нэ. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English. Jet англи хэлний сургууль дөрмөц суурилсан 100% англи хэл дээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсэл тавьж эхэллээ. Jet School of English. За өнөөдөр ингээд бид нэр бүгдээрээ хоёр их шиг авиаг сурлаа. Нэг эхний авиа маань болохоор A, дараагийн авиа нь A гэсэн хоёр үсэг байгаа. За нэг нийтлэг зүйл байгаа нь болохоор ерөнхийдөө хоёулаа цагаан талын үсгийн A үсгээр тэмдэглэгдэж байгаач задгай ба битүү үед орсноороо өөрөөр дуудагдаж байна. Харин одоо таны хэр сайн ойлгосон тийм ээ одоо дуудлага хэр сайн ойлгож байгааг бүгдээрээ шалгацгаая. За жишээ нь энэ дээр дэлгэцэн дээр гарах үгний зөв дуудлагыг өөртөө эхэлж уншаарай. Дараа нь багш нь уншаад тэгээд өөрийнхөө хэлснийг та шалгаарай. За эхний гарч байгаа үг монголоор бол бороо гэсэн англи үг байна. За энэ үгийг та яаж унших вэ? Энийг ran гэж унших уу? Rain гэж унших уу? За эндээс та бүхэн A, B гэсэн өөрсдийн сонголтыг хийгээрэй.
За багш нь уншия. Rain. Rain. За мэдээж энэ маань B буюу A гэсэн авиагаар орж ирж байна. Бас энэ маань AI гэсэн задгай үеэр тэмдэглэгдсэн байна. За одоо ингээд өнөөдрийн сурсан хоёр их шиг авиагаа өгүүлбэрт оруулан уншиж үзцгээе. Бас нэлээд сонирхолтой байх болно. Мэдээж хэдүүлээ өгүүлбэрээ уншиж байхдаа бидний сурж байгаа өнөөдрийн хоёр их шиг авиа A гэсэн их шиг авиагаа маш сайн зөв дуудаж уншаарай. За эхний өгүүлбэр маань дэлгэцэн дээр гарч ирж байна. Эхний өгүүлбэр. The rain in Spain falls mainly on the plain. Сайн байна. За бүгдээрээ ахаад нэг уншиж үзцгээе. The rain in Spain falls mainly on the plain. Маш сайн байна. За энэ өгүүлбэрийн орчуулга бол тийм ээ. За Спан дахь борон ихэнхдээ голдуу. За тал нутагт ордгоо гэсэн ийм санаатай өгүүлбэр байна. За багшигаа дахиад нэг уншиж үзье. The rain in Spain falls mainly on the plain. Сайн байна. За дараагийн нэг өгүүлбэр уншиж үзье. За дараагийн өгүүлбэр маань ерөнхийдөө А гэсэн ишгийг багтаасан ийм өгүүлбэр байна. The fat cat sat on the man's black hat. The fat cat sat on the man's black hat. Арай жоохон хурдан уншиж үзье. The fat cat sat on the man's black hat. Сайн байна. За эндээс бид нэр сая А гэсэн сурж байгаа авиа маань гарч ирж байна. За энэ авиа маань ямар үгэн дээр гарч ирж байна вэ гэхээр fat бүдүүн гэсэн үгэн дээр гарч ирж байна тийм ээ. Cat муур, sat суусан гэсэн үгэн дээрээс гарч ирж байна. Man хүн гэсэн үгэн дээр гарч ирж байна. Black хар гэсэн үгэн дээр гарч ирж байна. Hat малгай гэсэн үгэн дээр гарч ирж байна. За энэ өгүүлбэр ерөнхийдөө ямар утгатай байна вэ гэхээр бүдүүн муур за эрэгтэй хар малгайн дээр суусан гэсэн юм өгүүлбэр байна. Хоёр их шиг авиагаа бид нэр өгүүлбэрт оруулж уншиж үзлээ. Харин одоо бүгдээрээ энэ их шиг авиа гэмээс хүн хэлэхэд бид нэр сонсож чадах нь үгүй юу? Зөв сонсож гинэ үгүй гэдгээ бүгдээрээ бас шалаад сонсголын дасгал хийж үзцгээе. Hat or heart гэсэн үгийг хэлж байна. Сонсоорой. She put her hand on her heart. She put her hand on her heart. За маш сайн байна. Heart гэдэг үг маань гарч ирж байна. She put her hand on heart буюу тэр зүрхэн дээрээ гараад тавилаа гэсэн өгүүлбэр байна. За hat гэдэг үг маань гарч ирсэнгүй. За бид нэр сонслоо тийм ээ. Энийгээ хэлж үзлээ. Өгүүлбэр дотор бас оруулаад уншиж үзлээ. Харин одоо бүгдээрээ нэлээд хөгжилтэй зүйлийг хамт хийцгээ. Энэ юу вэ гэхээр мэдээж хоёр авиагаа орсон түргийн хэллэгийг хэлж сурцгаая. Бас хажуудах байгаа хүнээсээ ичилгүүгээр хамтдаа уншицгаая. За эхний түргийн хэллэг маань энэ дээр гарч ирсэн байна. А гэсэн авиаг маш их агуулсан ийм авиа байна. За can гэдэг үг маань бол чадна гэсэн үг. Бас үйл үгээр орохоор лаазлах гэсэн үг байгаа. Нэр үгээр болохоор лааз. За тэгэхээр can гэхээр лаазлах гэж байна. Canner гэхээр лаазалдаг тэр хүнээ хэлж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ маань юу гэж хэлж гэнэ вэ гэхээр чи лаазлах шиг тийм ээ лаазыг сайн лаазалж чадах уу гэсэн ийм нэг төргийн хэллэг байна. За бүгдээрээ англи хэлээрээ мэдээж хамтаа уншиж үзье. За can you can a can as a canner can a can. За бүгдээрээ хамтдаа уншия. Ахаад хамтдаа уншицгаая. Can you can a can as a canner can a can. За маш олон can гэсэн байна. Тэгэхээр can гэдэг маань маш олон салаа утгатай учраас за энэ маань мэдээж зөв өгүүлбэр байгаа. За ахаад хамтдаа хэлье. Арай жоохон хурдтай хэлж үзье бүгдээрээ. Can you can a can as a canner can a can. За ахаад арай жоохон хурдсах хэлүүлээ. Can you can a can as a canner can a can. Бүр хурдан хэлж үзгөө. Can you can a can as a canner can a can. Маш сайн байна. Англи хэлний анхан шатны Amazon 1-р хичээл маань энд ирээд өндөрлөж байна. Надтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзлаа. Түр баяртай. See you later.